За би бас чуулган дээр асуусан энэ 26 оны энэ орлогыг ер нь яаж сайдыг дуудах хэрэгтэй. Яаж төсөөлж байгаа вэ? Энэ жилийн гол алдаа бол бид нар орлогоо хэдих төлөвлөсөн шүү дээ. Яг гişүүд нөө алдагдaltaгүй төсөв гэдэг рүү явцсан болохоос орлогыг нэг анхаараагүй. Одоо энэ дүлгөөн дээр чинь ажлын хэсэг гараагүй юм те. Манай дээр бол нөгөө эдийн засгийн хөгжлийн яам дээр эдийн засгийн байнгын хорон дээр орлогоо маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. За орлогоо ерөнхийдөө яаж одоо ерөнхийдөө ер нь бол одоо бид нар яг 26 онд ямар орлого олох гээд байгаа юм бэ? Тэгээ манай ингээд дэг их сонирхолтой асуучаад өөрөө хариулах хэрэгтэй болчихдээ. Тэгээ нэг алт чинь өөрөө та нар нэг алт гэж яриад байх шиг байна. Алт одоо үнэхээр шороо орд бол үнэхээр Монголд бол ер нь баг багассан. Одоо нөгөө тусгай хамгаалалттай газар юм уу тэр гол ус мос руугаа л орох гэж байгаа юм шиг үлээ. Тэр гол ус мос чинь бараг 2014 онд лөө 15 онд лөө тэр өөрчлөлт оруулаад бараг авцсан юм шиг үлээ дээ. Тэр тусгай хамгаалалттай газар мазар руугаа орох чинь би бол ингэж байглаа ингэж одоо юм руугаа дайрж одоо болохгүй л гэж бодож байгаа. Зис бол одоо Монгол улсын ялангуяа оюутлахын зис бол Монгол улсад бол кэш мөнгө биш. Тодорхой хэмжээний татврын орлогод орох баг. Татврын орлого нь тэгээд амнаат нь хязгаарлагдсан бол 5%-аас ихсэхгүй. Эрдэнэт шиг биш. Тэгээд яаж орлогоо төлөвлөж байгаа юм бэ? Одоо энэ 26 оныхоо орлогыг зөв төлөвлөөрөө илүү орлого олоод одоо байвал бол нэг сайн штэ. Тэгээд чадахгүй байж баахан том юм төлөвлөө. Тэгээд тэрэндээ улсаа дампууруулдаг. Тэгээд хэн хариулах юм бол нүүрс хит их төлөвлөсөн. Би нүүрсийг би зүгээр дал дээр орхичихоо гэдэг одоо зөндөө хэлсэн дээ. 24 оны одоо намар 25 оны төлөвлөгөө хэлцэж яхад. Хэрвээ тийм байсан бол өдөрт бол бид нар ер нь долларч бараг өсөхгүй байх магадaltaй шүү дээ. Тэгэхээр 26 оны төлөвлөгөө улсыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө бид нар ер нь энэ их том төслүүд багасгах чадсан уу багасгаагүй юу? Эсвэл их хурлаар орж ирээд нэмэгдсэн юм уу? За хариулт сонсчоод тэгээд би эргээд тодруулъя. Ямнаас юм байна? 4 номер хэн блэ? Албан тушаалаа хэлээд хариулъя. Хөгжлийн сайдыг дуудаж шүү. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дараа Батхүү Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За 26 оны хувьд үднэс одоо яг зэрэгцүүлээд өргөн барьсан төсвийн хүрээ нэмэд гэтлийнхээ тоог улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд бас харгалзаж явж байгаа. Орлогын тооцоол, зарлагын тооцоол, зарлагын хязгаарууд дээр. За 26 онд 25 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого яг адилхан дүнгээр авсан байна. 33.4 их 80 төгрөгөөр. За энэ сүүлийн үед үүсэж байгаа гадаад худалдааны тарифын нөхцөл байдал олон улсын эдийн засгийн чиг хандлагыг биднээс 2 жил дараалал нь ерөн сөрөг үр дагавар үзүүлэхээр байгаа гэж харж байгаа. Ялангуяа манай гол экспортлох зах зээл бүгд найрамдахтаар улсын эдийн засгт сөрөг нөлөө үзүүлэх олон улсын судалгааны байгууллагуудын тооцоол гарч байгаа. Биднээсээ хувьд бас өнгөрсөн жил хийж исэн 6.5% гэсэн өсөлтөө энэ жилийн тооцоол дээр 6% болгож бууруулсан байгаа. За засгийн газраас энэ экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг гаргаад энэ жилийн хэмжээнд экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр оны эхнээс анхаарч ажиллаж байгаа. Тэгээд төлөвлөгөөний хувьд бол 26 онд нүүрсний экспортыг 93 сая тонн, зэсийн баяжмалыг 2 сая тонн, алтыг 20 тонн, төмрийн хөдрийг 9.4 сая тонн гэсэн тооцоололтой байгаа. За үнийн хувьд бол нүүрсийг 80 ам доллараар тооцсон. За төсвийн тогтвортой байдлын зөвлөөс бол 85 ам доллар гэсэн тооцоол ирүүлсэн байгаа. Гэхдээ биднес бол илүү болгоомжтой байдлаар тооцсон байгаа. Зэсийн баяжмалыг 2659 доллар, алтыг 2600 доллар, төмрийн өдрийг 69 доллар гэсэн тооцоололтой байгаа. За тий орлого тооцоолсон гол үзүүлэлт бол биет хэмжээ үнийн хувьд ийм байгаа. Тэгээ биднээс бол эдийн засгийн өсөлт бусад тооцооллоо бас өмнө тооцоолж байснаас бууруулж тооцсон байгаа. За Ганбаатар гишүүн тодруулъя.
За алт бол хөрөхгүй дээ. Та нар сайн мэдж байгаа ш надад чинь. Тэгээд бүх байгал руугаа бүгдэнгүүр нь тэр тусгай хамгаалт руугаа дайраад ч хөрөхгүй 20 тонн. Би бас энэ салбарт чи ажиллаж исэн юм шүү дээ. Дээрээс наад нүүрс чи хөрөхгүй. Тэг ингээ буруу төлөвлөнө гэдэг чинь нэг тийм одоо мөнгөгүй ээж нэг мөнгөтэй юм шиг баах юм худалдаад авчдаг хүнтэй адилхан шүү дээ. Тэгээ буруу төө эсвэл зөвхөн төсвөө алдагдaltaа гаргаад тэгэл явах хэрэгтэй шүү дээ. Орлого буруу төлөвлөнө гэдэг чинь бүх юмыг бодлуулж байгаа шүү дээ. Төсвөө алдагдaltaа гаргаад тэрийгээ тэгээд эсвэл нэг юмар хаахал. Тэр чинь зөв зам шүү дээ. Дэлхийн улс орнд тэгж л явдаг шүү дээ. Тэгэл дараа жил ахаад бүр ингээд нэг учир. За ерөөхдөө санал. Гэхдээ сангийн амныхан ч гэсэн ер нь бас одоо эрхчлийн төсөв төлөвтэй анхаарахгүй бол энэ нүүрснээс дутхын чинь бол 2-3 тэрбумаар яригдэн шүү. Доллараар. Тэгэд 1 жилийн дотор экспортын орлогыг 2-3 тэрбумаар нөхцдөг одоо тийм мундаг тооцоо хийж бас болохгүй шүү дээ. Хэцүү. 1 тэрбум доллар олно гэдэг бол тийм амар юм биш. Тийм учраас энэ үгдийг бас анхаарал ер нь төсөв заавал алдагдaltaй байх гэсэн юм хаана байгаа юм бэ? Дэлхийд нэг 10 дахь улс орн л алдагдaltaгүй төсөв баталж байна. Тэгэхээр энэ мэндийг бас нэг жоохон анхаарах шаардлагатай шүү.